би өнөөдөр Берлинд байдаг энэ дэлхийн цагны талаар мэдээллүүдийг оруулах чинь. Тэгээ бас энэ дэлхийн цаг байрладаг Александрплац буюу Александрийн талбайн талаар мэдээллүүдийг хүргэх болно. Миний селфи хийдэг гар хугарчихсан. Тэгээд би селфи хийдэг гар авах гээд Сатурн гэдэг электрон мараа зардаг дэлгүүр дотор орж ирж явж байна. Эндээс одоо хайнда нүцний кейснүүд байна. Одоо энэ дэшиг бүр 2 3 давхар шүү дээ. Нилээн том. Хайгаад олдгүй. Смартфон гэдэг яг нүцний хавар баймаар. Германд ингээд 100 сарын уур амьсгал орчих гээ. Ингээд Александрийн талбай байна. Дараагийн бичлэгээрээ би телевизийн цамгийн талаар бас сонирхолтой мэдээллүүдийг оруулнаа. Дээдл нь бас эргээд байгааз. Энэ цагын дээр 148 томоохон хотын яг одоогийн цагийг зааж байгаа. Тэгээд 1969 онд энэ цаг маань байгуулагдсан юм байлээ. Тэгээд 1969 онд байгуулагдсанаас нь хойш одоо жуулчдын сонирхлыг бас их татдаг. Тэгээд энд цаг товлж одоо болцдог газруудын нь бас нэг байгаа. Тэгээд энэ дээр манай Монгол улсын цаг байгаа. За манай Монголын цаг тэр Улаанбаатар гэж бичсэн байна. Одоо манай монголч чинь яг 18:30 болж байгаа юм уу? За нөгөө охин маань дахиад тоглолоо. Энэ цагны доор бас энэ Александрийн талбай дээр сайн дурын хөгжимчүүд ирж ингэж хөгжим тоглолт юм байна лээ. Цагийг Эрих Жон гэдэг хүн бүтээсэн. Жон цагийг бүтээхээс өмнө тухайн үед дүрслэг урлагийн коллеж гэж байдаг байсан. Тэнд багшилдаг байсан хүн байгаа. Александрплазад цаг босгох санаа нь 1966 онд дэлхийн 2 дугаар дайны үеийн нийтийн цаг байсан. Ветерс агуулгын хилтерхий олдоход энэ санаа нь төрсөн гэж ярьд юм элэ. Цагийг бүтээхэд Ханс Йохам Кунш зэрэг 120 гаруй инженер бусад мэргэжилтнүүд байсан гэдэг юм элэ. Жон бүтээлийнхээ төлөө шагнал аваагүй ч 1982 онд өөр загвар зохион бүтээснийхээ төлөө дизайны шагнал хүртсэн юм мундаг хүн байгаа. 1987 онд дэлхийн цагны дүрс бүхий зоосыг бас гаргасан байдаг. Гэхдээ энэ Жон гэдэг хүн биш шүү. Зүгээр энэ цагын зориулсан зоос 1987 онд гарсан. Тэгээд энэ хүү цаг нь 1.5 м диаметртэй 2.7 м өндөр баган дээр 3 ширхэг цилиндрийг бэхэлсэн байдаг. 24 булн нь суур бөгөөд цаг нь 24 талтай гэж үздэг. Нийт 10 м өндөр юм билээ. Александрплац дээр Вайнахц маркет нэгдсэн байна. Энэ Вайнахц маркет гэдэг нь болохоор зуул сарын тийм маркет байгаа. Тэгээд энэ Вайнахц маркетын талаар яг жилийн өмнө би бичлэг оруулж исэн. Тэгээд өнөөдөр бас энэ Вайнахц маркет нь Александрплац дээр нэгжчихсэн байна.
ямар сонирхолтой юм бэ? Энэ жил бас өмнөх жилийн хийсэн бичлэгээс арай өөрөөр шинэ жилийн Вайнагц маркетын талаар бас бичлэг оруулнаа. Миний өмнөх шинэ жилийн Вайнагц маркетын талаар оруулсан бичлэгийг та нараас үзээрэй. Энэхүү харагдаж байгаа талбай нь Александр Плац буюу Александрийн талбай юм аа. Дэлхийн цаг байрлаж байгаа талбай. Энэхүү талбай дээр Зул сарын үзэсгэлэн худалдаа буюу Вайнагц маркет нэгтчихсэн байсан. Анх энэ талбайг 3 дугаар Фридрих Вильгельмийн нэрээр нэрлэдэг байсан бол 1805 онд Оросын 1-р хан Александр айлчилж ирсэн юм байлээ. Тэр айлчилж ирэхэд нь Александр гэдэг нэрээр нэрлсэн юм байлээ. Энэхүү талбайг. Тэгээд дайнаас болоод хэд хэдэн удаа шинжлэгдэжсэн талбай Александр Плац нь 2009 онд Европ дахь хамгийн хөл хөдөлгөөнтэй 4 дахь талбайгаар тодорч исэн юм байна. 1848 онд 3 дугаар сарын хувьсгалын үеэр гудамжны ширүүн тулаан болж тэгээд 1889 онд намар бүг наримд харчилсан Герман улсын дэглэмийг эсэргүүцсэн бас 50 жагсаал болж байсан. Энэ мэтчилэн энэхүү талбай дээр жагсаал цуглаан, баяр ёслол арга хэмжээнүүд болдог байгаа. Тэгээ 1945 оны 4 дугаар сард дайны улмаас их хэмжээгээр сүрсэн юм байлээ энэхүү талбай. Тэгээд 1960-аас 1970-ад онд зөвлөлт холбоод улсын засаглалын үед одоогийн хэлбэрт оруулсан юм байлээ. Тэгээ 1998 оноос хойш трам энгийн явж эхэлсэн юм байлээ. Es geht auch nach Spanien, da wo es so heiß ist. What about Daddy Cool? Daddy Cool. Daddy Cool. Daddy Cool. Тэр барилга дээр улаанаар залуучууд үзэл бодлоо биччихжээ. Дайн зогс гээд. Энэ Александрийн талбай дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлээд олон улсын төвийг зурж ийн. Ив нэгдлийг л илэрхийлж байгаа бололтой байна. Масаг зүгчсэн. Тэгээд дэлгэцэн дээр дүрс бичлэг барьчихсан. Тэгээд дуу тавьчихсан. Үзэл бодлоо илэрхийлж байна. Александрийн талбайн дээрээсээ өдрийн цагаар ингэж харагдаж байна. Тэнд трам буюу тарамбай явж байна. Тэр урт шарангуйтэй.
Александрын талбай орой ингэж харагдаж байна. Энэхүү бичлэгээрээ Александр Плац болон дэлхийн цагны талаар мэдээллүүдийг орууллаа. Дараагийн миний бичлэгийг үзхийг хүсэх юм бол миний суваг дээр subscribe дараарай. Баярлалаа.